За би яг зүгээр одоо тэг улс орны эдийн засгийн нөхцөл байдлууд бас амаргүй л байгаа. Гэхдээ яг урсгал зардал дээр бол одоо энэ шүүхийн системийн асуудлыг бас нэг засгийн газар сангийн ам маань бас нэг ойлгож хүлээж аваасаа гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын асуудлууд дээр бас болцоотой байдлаар нь тусгах. Тэгээ бид одоо яг энд нэг юм батлал явуулна, нөгөөх маань бүрэн тусах уу гэдэг дээр л нэг тийм одоо жоохон болгоомжлол байгаа даа. Тэгээ би яг зүгээр үндсэн 3 асуудлаар юм хэлье гэж бодож байна. Миний бас хэлчихсэн үндсэн санааг одоо алтан гэрэл гишүүн маань хэлчихлээ. Яг эцсийн дүндээ энэ төрийн 3 одоо эрх мэдлийн 3 институт дотор яг улсын хурал засгийн газар нь одоо яаж хийж байгаа л хоорондоо маргасан, мэтгсэн янз бүр болоод асуудлуудаа шийдэж байгаа. Тэгээ шүүгийнхээ орж ирэхээр бас яг энэ чиглэл дээр нь бас одоо яг тийм ус төржөөгүйгээд чадахгүй хүчтэй лобби гэдэг энэ дотор холхиод байж болохгүй бас хэцүү л дээ. Тэгэхээр энийг л одоо мэдэрч бидэд бас нэг дэмжиж өгөх ёстой газар нь манай хууль зүйн байнгаар болчиход байгаа. Тэгэхээр энийг бол яг нэгдүгээр би зарчмын хувьд хэлье. Тэгвэл ерөн зүгээр яг нөхцөл байдлыг бас яг та хэд маань ойлгож байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг бодиттой л хэрэгжих тийм зүйлүүдэд өгсөн дээр баг. Тэгээ би яг бас нэг бодоод байдаг зүйл байгаа. Энэ шүүхийн барилгуудыг ерөнхийдөө төр үеийншлиг түншлэр барих асуудлуудыг өгн яг бусад салбартаа нэг яхгүйгээр ярьж үзэх ёстой юм шиг байна. Тэгээ энэ төлбөрийг улсын төсөв дээрээс дарамт багтаагаар нэг 5-10 жилдээ хувааж төлөх байдлаар энэ зохицлоор барилгын хэмжээнд уг нэг шийддэх гарцыг төр үеийн түншлийн хууль дээр жоохон нээж ягаад за одоогийн процесс бол 3 жил бүтэхгүй. Тэгээ энийг нэг юм шүүх эрх мэдлийн хөв дээр нэг бас нэг удаа хөрөнгө оруулалт бол яачвал эднүр нэг дахин юм гуугаад байхгүй. Урсгал зардлын асуудал байна. Тэгэхээр энийг нэг байнгын орооны дарга хэдүүлээ нэг ажлын хэсэг гаргаад бас нэг судалж үзээд уг нэг шийдээд тэгээд яг энэ одоо хаана шүүхийн барилга дутагдaltaй байна. Энэ бүх зүйлүүдийг нэгж үрнээр шийдээд энийг улсын төсөв дээр жоохон хагслаж хуваах байдлаар цуулж өгөх байдлаар ингээд нэг шийдэх гарцыг өн судлаа гэж нэгдүгээр бодоод байна. За хоёрдугаарт энэ шүүхийн ачаал их байгаа. Сая сэлэнгэдгүүд нэг прокурор орсон ч хүүхэд нь шуугирлдааны нарийн бичиг байж гараад шүүхээрээ зогсож ийн гэсэн сонсон. Нэг нь декрет аваа явцсан. Тэгээ яг зөв энэ шуугирлдааны нарийн бичгийг тэй холбоотой цалин үлэс, за ажиллах баталгаа, за цаашдаа магадгүй ажлыг хөнгөлөх тал дээр ер нь та эдийн төсөв дээр юу тусгаж байна. Магадгүй тэр чимээгээ маягийн одоо тэг програм өмчиж гэдэг юм. Уг нь бол энэ чиглэл рүү яваад механикийн ажлуудыг бол нэг тийм одоо нарийн бичгүүнүүдээр аль хийлэхээр багасгамаар л байгаа. Тэгээ энэ хүрээндээ бас нэг одоо хууль эрх зүйн асуудал байгаа. За энийг одоо манай сая алтан гэрэл гишүүн би бас дээж өгд үтсэн л гэдэг. Ер нь бол шүүх эрх мэдлийн байгууллагын болон хууль сахиулах байгууллагын захимжилтыг дэмжих. За 1 минут нэмж өгье. Гарах ёстой байгаамаа. Тэгээ энэ яг эрүүгийн ирэг дээр бол бүтээгдэхүүн доороосоо мөрдөгчөөс эхэлж байгаа. Завсар дунд нь маш олон институтууд оролцсон. Нийтийн эрх зүйчүүд, өмгөөлөгч нар, шинжээч нар оролцсон. За иргэн захиргаан дээр яг хавц тэрэг угаас анхнаас шүүх төр өсөж байгаа учраас одоо эндээс явж гэх юм. Тэгэхээр энэ нэгдсэн Германд байдаг шиг энэ шүүх эрх мэдлийн захимжилтыг дэмжих төв буюу дундын гэж гүйцэтгэх эрх мэдэл шүүх эрх мэдэл дундаа энэ удирдлагын зохицуулах гэдэг шүү дээ. Аюулгүй байл бүх юм ангаж явдаг. Энэ чиглэл рүү орох ёстой маа. Тэгээд яг энэ шүүхийн захимжилт дээр ямар хэмжээний төсөв тавьж байна. Энийг уг нь уйлдуулмаар байгаа. Тусдаа юм ийгээд байвал бүтэхгүй, уйлдахгүй, дараа нь нэгдэхгүй. Тийм учраас одоо би яг зүгээр ийм 3 бүлэг асуудал байна. За эхнийх нь бол санал. Тэгээ та нарт бас ийм бодиттой энийг нэг шийдэх, улсын төсөв дээр дарамт багтаага шийдэх ямар хөлбрүүд байна. Зүгээр бодсон юмнууд байна уу? Төсөв харахгүйгээр. Энэ дэр 3 асуултан дээр бас нэг зарчмын зүгээр товчхон хариулж. За энэ микрофон өгье. Цол зай дарга. За шүүхийн ачааллыг яаж боруулах вэ гэдэг бол шүүхийн ерхий зөвлөлийн одоо нэг номерын бодлого болж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор эхний нэгдүгüүрт одоо ямар бодит боломж байгаа вэ гэхээр шүүхийн захиргааны ажилтны оронтойг нэмэх нь их зөв юм байна гэдэг зүйл практик дээр нотлогдлоо. Тэр юу вэ гэхээр хялбар ажиллагааны шүүхтэр гэр бүлийн шүүхэд ажиллах 20 туслах нарийн бичгийн даргыг хялбар ажиллагааны шүүхтэр 2 сараас хойш ажиллуулсан. Тэгтэл нодлонгийн эрэгтэй шийдэд ингээ харьцуулахаар 4,000 эрэг шийдэжсэн. Одоо өнөөдөр иргэний эргийг үзэхээр 8,000 эрэг шийдэд ингээ өссөн. Тэгээ энэ туслах байгаа учраас энэ хэргийг ингэж шийдвэрлэж байна гэж шүүгчнэр бол энэ дээр нэлээд одоо сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр захиргааны орон тоон дээр бол
бас тэр асуудлыг харсан дэх баяртай байна. За дараа нь энэ захимжилтаар бид нар ачааллыг бууруулах бас нэг зорилго тавьж байгаа. Эхний одоо үр дүн гарсан. Тэр нь юу вэ гэхээр одоо нэг шийдвэрийг захим шүүх хэмээн дээр байрлуулахад одоо ингээд нөгөө нууцлалд оруулаад тэр ажиллагааг хийгээ тэгээ систем руугаа хөрвүүлээд маш их удаан ажиллагаа байдаг гэсэн. Тэгээ ядаж энэ ажлыг бол шууд одоо нэг товч дараал тэр нь нөгөө хиймэл оюун ухаанд суурилсан байгаа. Нөгөө маскалдаг юм ингээд цаанаас арилгаад ингээд хийчихэж байгаа ийм боломж гарч ирж байгаа. За захимжилттай холбоотой хамгийн хоёр дахь том зорилго юу юм бэ гэхээр зөрчлийн эргийг захимжуулах гэж бол нэлээд эрч хүчтэй явж байгаа бид нар. Одоо ялангуяа тэр интеграцийн хүрээнд бол цагдаагийн байгууллага прокурортой ингээд одоо бид нар хамтраад энийг ядаж 8 сарын 1-нд оруулах юмсан гэдэг ийм зорилго тавиад одоо ажиллаж байна. Хэрвээ ингэх юм бол үнэхээр ажил хөндөр зөрчлийн хэрэг захимжчих юм бол энэ ажлын бол нэлээд одоо ачааллыг бас хөнгөлнө. За өөр арга замаар шийдвэрлэх юмыг бид нар бас зорж байгаа. Одоо гидтэй энэ 3 жилийн хугацаанд энэ захимжилтын хүрээнд бас хамтарч ажиллах ийм одоо алхмууд хийгдээд явж байгаа. Гэхдээ гизийн зүгээс бол ганцхан ерөнхий зөвлөхгүй прокурор дээр бол илүү түшиглэнэ. Тэгээд танаа эрүүгийн захимжилт дээр бид нар бол тусламж үзүүлье гэсэн ийм одоо өөр бас нэг ийм одоо юугаар хөрөнгө оруулалтаар бас зарим асуудлыг шийдвэрлэх ажиллагаа явж байгаа. За, сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. За тий. Тэгэхээр хэдүүлээ нэг яг би бол юм байгаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал одоо хүнд байгаа. Тэгээд шүүх хөдөлмөрийн дэд үтсийн асуудлыг үе үед орхигдуулаад явсан. Тэгэхээр энийг уг нь нэг удаадаа одоо бусад эрх мэдэл барьцах институт бол байхгүй. Тэгэл уг нь энийг нэг төрийн үеийн түншлэлийн хүрээнд нэг шийдээд улсын төсөв ачааллыг яг ямар үеэр хуваарлах уу гэдэг нэг зарчмын нэг юм шийдэл болчмоор байгаамаа гэдэг зүйл байгаа. За хоёрдугаарт яг тэр захимжилтын асуудлаа маш боломжтой гэрээ. Ер нь одоо яг их гоё боловч манай барилгын салбар алтайг давтцсан байхгүй. Баахан төсөл хөтөлбөрөд авчираад хийсэн нөгөөдөл нь 21 аймгийн газрын мэдээлэл шинэ холбогдохгүй сангууд ийдсэн мэдээлэл. Тэгээ ийм зүйлүүд ер нь явчих гад байна. Прокурорч нэг тусдаа хөдлөө, шүүхэнч нэг тусдаа хөдлөөд шүүхийн гол бүтээгдэхүүнч өөрөө гүйцэтгэх мэдлийн байгууллага буюу мөрдөгч доороос гарч ирж байгаа. Ерөөс ингэ хуйлтаагүй бидэд жоохон явчих гад байгаа шүү. Энэ асуудлуудыг уг нэг одоо За юу сайн зэрэг гишүүнээ түрүүний дээр өөрөө чи санал би ингэж хэлмээр байна. Та тэр төр хувийн хвшлэр барилгууд бариулах энэ боломж юу вэ? Судлаад үзье байнгын орны төвшөнд гэдэг чинь шүү дээ. Саналаа боловсруулад өөрөө бас жоохон энэ байгууллагатайгаа хамтраад тэгээд нэг санал тал талаас асууж байгаа боловсруулад надад танилцуулаад таач. Тэгээд энэ үлээд бол хэцүү. Бидний одоо шинэ гүйцэтгэж Тэгэхээр би тэрийг бүр дэмжиж байгаа. Тийм учраас харин ямар шийдэл байна? Тэрийг хэдүүлээ альтернатив өөр арга замыг бодохгүй бол нэг л сурснараа ингээл бариад яг тэрийгээр нүдэл бүтэхгүй багт л нүдэд байвал үр дүн гарахгүй байхгүй. Тэгээ зүгээр харин би тэр төр хувийн хвшлийн юун дээр бусад орны практикийг хараа яг л шүүх бол арай онцгой шүү. Би тэгээ нөгөө төр хувийн хвшлийн юугаар дараа нь яаж тэрийг нөгөө хувийн хвшил мөнгө гаргаж авах уу гэдэг чинь айгу том асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тодорхой хугацаанд шүүхэн түрээсэлж байгаа төсөвтөө тэрийгэ суулгаж агаад тэгээ нөгөөдөл нь оруулсан хөрөнгөө гаргаад авахлаар шүүхтээ бүрэн шилждэг байх уу те нөгөө нэг тэр хувилбаруудаа концессийн хувилбаруудыг бол сайн бодоорой. За тулаг гишүүний микрофоныг өгье.